нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Хятадын мэдээллийн сувгаас ард иргэдэд коронавирус хэрхэн тархдаг, яаж урьдчилан сэргийлэх тухай сонирхолтой хэлбэрээр богино хугацаанд буюу 150 секундэд хүргэснийг орчуулан төлөвлөж байна. Шинэ коронавирус яаж тархдаг вэ? Энэхүү вирус тээгч амьтдаас үүдэлтэй. Хүмүүс вирус тээгч амьтанд хүрэх хүнсэндээ хэрэглэснээр халдвар авна. Уг вирус хүнээс хүнд дамждаг. Вирус тээгч хүний ярих, ханиалгах, найтах, эсвэл бусад хүмүүстэй харьцах үед вирус халдварлан тархана. Өвдсөн тохиолдолд халуурах, ядрах, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед яралтай тусгаарлан эмчилгээг эхлэх ёстой. Бид өөрсдийгөө хамгаална. Үүний тулд гэрээс гарахгүй, хэрэв гадуур гарах бол амны хаалт зүүх хэрэгтэй. Амны хаалт нь таныг халдвар тээгчийн шүлснээс, өөрөөр хэлбэл шүлсний туслаас хамгаална. Хүн ихээр цугладаг газруудаар явахгүй байх, үүмэн самуун давтагдж, эм хоол хүнсийг хит ихээр нөөцлөхгүй, үдшилэг цуглаанд оролцохгүй, зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна. Өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авсны дараа шууд гэртээ хараарай. Гэртээ орохын өмнө гар болон хувцас халдваргүй жүүлэх, гараа тогтмол угаах, өдөр тутам гэртээ цэвэрлэгээ, халдваргүй зүйлэлт хийх, өөрөө тасалгааг тогтмол агааржуулах, эрүүл хооллож тогтмол дасгал хөдөлгөөн хийх, гэртээ цагийг зугаатай өнгөрөөж болох сонирхолтой зүйл хийх, ном уншиж гэр бүлийнхэнтэйгээ тоглоом тоглох, өдөр тутмын цагийн хуваар гаргаж баримтлах хэрэгтэй. Харин би тань өвдвөл эмчит хандаарай, айж сандрах хэрэггүй. Өөрт хамгийн орхон барилах эмнэлэгт очиж үзүүлээрэй. Та санаа бүү зовоорой. Эрдэмтэд, эмч, цагдаа болон нийгмийн ажилтнууд хамтын хүчээр шинэ коронавирусын халдвартай тэмцэж ялах болно. Хамтдаа хүчтэй.